Монголчууд бид эх 5 жилд гол нэр төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Гурван сая 500 хүнийхээ эрүүл хүнсээр хангахаас гадна бид нар экспортлох бүрэн боломж байна. Энэ 3 зээлийг энэ тарилж бүгд авсан. Гэхдээ авсан мөнгөө юунд зарцсан? Техник, технологи, үнцүүрнүүдээ зарцуулснаар 2 жилийн дотор өсөлт бол 20% өсөлт. Усын хэмжээнд өсөлт шүү дээ тарилын дор. Ногоочд ногоогоо тарьж ийн, үйлдвэрлэгчид үйлдвэрлэхээ мэдж ийн. Тэгээд энд ганцхан л дэмжлэг хэрэгтэй. Энэ бол урт хугацаатай богино бага хүнтэй зээл. Хүнсний хангамж аюулгүй байдлын улсын юм хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш их чухал юм байна. Маш зүйтэй санаа цаг үе болсон. Одоо энэ бол ажил хэрэг болох. Ялангуяа дунд шатны байгууллагууд хангах. Бид нар маш дэмжиж байна.
ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа хүнсний хөвсгөлийг бол үйлдвэрлэгч бид нарт маш сайн дэмжиж байна. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хийж чадах зүйлээ гаднаас аль хор нэмүүд чигсэн бүтээгдэхүүн авахгүй ийм бодлого баримталж байгаа. Энэ бол 20 хүртэл хуваар импортын гайлын татварыг 2-3 жилийн хувьд нэмэгдүүлэхээр одоо 5% байгаа шүү. Энийг 20 хүртэл хувьд нэмэгдүүл төр одоо үндэсний үйлдвэрлэлд хамгаалалттай авнаа. Цаг үеийн олсон ажил гэж бодож байна. Бүгдээрээ оруулж байгаадаа баяртай байх юм аа. Энэ үйл явц цаашдаа өөр өгөөж байгаа итгэлтэй байна. Санаас ажил маань бол одоо мах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж байгаа хүмүүст маш давуу талтай. Бидний дэмжсэн үйл ажиллагаа явж байгаа бид нэр ихтэй байгаа. Санаачсан одоо хүнсний хувьсгал гэдэг арга хэмжээ бол Монгол улсад бол маш их ач холбогдолтой. Хүнсний хувьсгал бол үнэхээр Монгол
маш одоо хэрэгтэй байгаа зүйл мөнөөс мөн байгаамаа. Бас их гайхаж бас нэг талаараа баярлаж хүлээж авлаа. Тэгээд төр засаг маань ингээд бид нартай ингэж ойртож ажиллаж байгаа үнэхээр мэдрэг юм байна гэж харж байна.